За сайн байцгаана уу хүмүүс ээ. За өнөөдрийн хичээлийн маань сэдв соёлын үйлдвэрлэл гэдэг хичээлийг хэдүүлээ. За соёлын үйлдвэрлэл гэж юу хэлэх вэ? За 1980-ад оны үеэс техник технологийн эрс шинжилэлт, дэвшлэлт гарч ирсэн тий. За кино урлаг, дуу хөгжим, шоу бизнес эрчимтэй хөгжсөнтэй холбоотойгоор олон улсын түвшинд соёлын үйлдвэрлэл хэмээх ойлголт анх гарсан гэж үздэг байна. За та нар нөгөө энэ тийм тийм авахта Made in Mongolia гэд шошготой бараа үзчихсэн бах тий. За энэ бол нөгөө Монголд хэрхэн соёлын үйлдвэрлэл явагддаг тий. Шошго маань ийм гардаг байна шүү дээ. Тэр бараа бүтээгдэхүүн нь. За тэгвэл соёлын үйлдвэрлэл гэдэг нь юуг хэлж байгаа юм бэ? Аливаа улс орнуудын үндэсний өв уламжлалт, ёс заншил, соёлын онцлогоо агуулсан үйлдвэрлэл үйлчилгээг бүтээх, олон улсын болон үндэсний зах зээлд гарган таниулах энэ үйл ажиллагааг ерөнхийд нь соёлын үйл ажиллагаа гэж бас тодорхойлж болох нэ хүмүүстээ. За та хэд дэвтэр дээрээ тэмдэглэж аваад ерөнхийдөө бас өөрийнхөө ойлгосноор хийгээд яваарай тий. За тэгвэл өнөөдрийн хичээлийн маань толгуур ойлголт нь юу юм бэ? Хувь хүний бүтээл сэтгэлгээ, ур чадвар, авьяас, бэлгээс их сурвалжтай. За оюуны өмчөр хамгаалагдсан соёлын агуулга бүхий бараа бүтээл үйлдвэрлэх, тэдгээрийн хуваарлалт, нийлүүлэлтийн тогтолцоог хангасан үйлдвэрлэлийн салбарыг соёлын үйлдвэрлэл гэж нэрлэдэг байна. За жишээлх юм бол нөгөө Монголд үйлдвэрлэсэн гутал, аймс, одоо цамц те ноолуран идэл монголчууд ч бас өөрийнхөө гараар маш олон төрлийн юм хийдэг шүү дээ тий. За энэ болгон ч бас энд орох нэ хүмүүс. За тэгвэл одоо зурган дээр ажиглагдж байгаа нөгөө Made in Mongolia гэсэн цүнхнүүд байна тий. Монголынхоо соёлыг агуулсан зураглалтай ийм үндэсний аль ширээр хийсэн тий. За ийм зураглалтай бүтээлүүдийг манайх бол гаргадаг соёлын төрөл бүрийн үйлчлэгийг бий болгох, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, түгээх тий үйл ажиллагааг үндэсний соёлын бодлогод тусган хэрэгжүүлдэг. За Монгол улс бол соёлын үйлдвэрлэл үндэсний хөтөлбөрийг 2015 онд батлан хэрэгжүүлж эхэлсэн байна. Тэгэхээр яах нь нөгөө Монголдоо хэрхэн юу үйлдвэрлэж болох 15 оноос эхлээд хэрэгжүүлсэн байгаад тахна шүү дээ тий. За тэгвэл соёлын үйлдвэрлэл үндэсний хөтөлбөр гэдэг нь юу юм бэ? За энэ хөтөлбөр бол нөгөө үйлдвэрлэл үйлчилгээ явуулах боломж, нийгмийн эдийн засгийн үр ашгийг харгалзах. За энэ хүрээнд хэрэгжүүлэхэд заасан байдаг бах нэ. За үүнд юу орох юм бэ гэхээр за кино урлаг тий. Кино урлаг бол Монголд маш их хөгжиж байгаа төрөл шүү дээ. За бүх төрлөөр тий. За дизайн дүрслэх урлаг. За дизайн дүрслэх урлаг дээр одоо нөгөө хувцас загварж олж ийн, гар утас, гар урлал, уран зураг тий хүмүүсийн сэтгэх чадвар, зам, тайз дэлгэцийн бүтээлүүд, урлагийн бүх төрлийн тоглолт, үзүүлбэрүүд тий. За соёлын өв уламжлал, зан заншил, соёлын аялал жуулчлал гэх мэт ийм олон төрлөөр соёлын үйлдвэрлэл гэдэг юм хөгжиж эхэлж байна. За тэгвэл соёлын үйлдвэрлэл биднэрт ямар ач холбогдолтой юм бэ? Жишээлбэл манай Монголд яг ямар ач холбогдолтой? За нэгдүгээрт ажлын байр нэмэгдэх нь тий. За хоёрдугаарт иргэдийн авьяасыг нээж хөгжүүлэх боломжийг бий болгох нь. За гуравдугаарт уралдаан тэмцээн, нээлттэй дуудлага худалдаа, зохион байгуулах хэлбэрээр соёлын ажилтнууд уран бүтээлчдийн бүтээл туйрвах тий мэрэгшиг соёлын солилцоогоор шилжилт хөдөлгөөнд орох. За тогтмол орлоготой байх, төсөл хөтөлбөр хамрагдах тий ийм олон төрлийн боломжийг бүрдүүлдэг байна. Тэгэхээр соёлын үйлдвэрлэл Монголд хэрэгтэй байх нь уу? Хэрэгтэй байх нь маш олон төрлийн ач холбогдолтой байгаад тахна шүү дээ. Тийм ээ хүмүүс. За тэгвэл энэ үйлдвэрлэлийн ач холбогдол нь өөр юу юм? За мөн эрхчлөө ардчлал, хүлээцтэй байдалтай нийгмийн шударга ёс, харилцан хүндлэл зэрэг зарчим, за үн цэнийг дэлгэрүүлнэ, бэхжүүлэх боломжийг нэмэгдүүлнэ ч гэдэг юм тий. За ийм олон төрлийн үйл ажиллагаа явуулж байна. За мөн соёлын үйлдвэрлэлд иргэдийн оролцоо нь нийгмийг нэгтруулж, нийгмийн бүлгийг хүчрэхэг болгодог. За улс орнуудыг соёл, ёс заншлаар нь ялган таниулдаг гол арга зам болдгоор бас их ач холбогдолтой байна.
За өөр тухайн соёлын бусдаас ялгарах захин давтагдшгүй өвөрмөгц шинжийг нээж илрүүлдэг. Дэлхийн нийтэд өөрсдийн брендийг бий болгодог. За соёлын салбарын шударга өрсөлдөөнийг дэмждэг. Соёлын өвөө эргэлтэд оруулах замаар эдийн засагт тодорхой хэмжээний хувь нэмрийг оруулдаг. За дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэн ард түмний амжиргааны түвшинг дээшлүүлдэг. За